Hi guys. Бичлэгтээ тавтай морил Single Inferno дээрсэн миний ярьсан амар гоё шүү. Single Inferno season 5-ын талаар ярих болно. Би тэгтээ өчигдөр шөнө би бичлэг хийсэн байхгүй юу? Яг Single Inferno 5-ыг ярьсан талаар 5-ын талаар бичлэг хийсэн. Тэгтээ би өглөөсөө үтсэн чинь нэгт би жоохон юу ярьсан мэсэн. Жоохон тийм сонжруулаад ярьсан. Хоёрт тэгээд юу жоохон энд норуулаа ярьсан байсан гэх юм уу. Би тэгээд дараа нь өөрөө үзээд юу ч яриад байгаа юм гэж бодонгууд чинь би тэгэхэр чинь тэрэндээ амар дургу байна гэсэн үг шүү дээ. За. Тэгэхээр season 5-ын талаар ярьцгаая. Тэгээд би эхлээд эрэгтэй оролцогч нар тэгээд дараа нь эмэгтэй оролцогч нараа хуваагаад яриад явна. Тэгээд за хамгийн ихэнд Юн Хёнжэ гэдэг залуу байна. Энэ залууг би орж ирэхэд бол уг нь нэлээд дажгүй оролцогч юм болов уу гэж бодсон чинь яг л тийм жоохон солонгосчуудад нэлээд таалагдсан болов уу гэсэн чинь ерөөсөө нэвтрүүлэгтэр ямар ч тийм screen time байхгүй, тэгээд нэг олигтой ч юм хийж байгаа юм байхгүй, тэгээд хүмүүстэй ч нэг олигтой юм ярьж байгаа юм ч нэг угаасаа орж ирэхгүй байгаа. Тэгэхээр яванда чангарч магадгүй. Гэхдээ ер нь бол main character баг болохгүй юм шиг санагдаж байна. Гэхдээ энэ бол нэлийн залуухан байх гэж би бас бодож байна. Хоёрт Шин Хёно гэдэг хүн байна. Би энэ хүнийг болохоор том ах гэвчсэн байхгүй. Яагаад вэ гэхээр амар тийм том ах шиг вайптай шүү дээ. Зүгээр яг нэлийн хөгшин байх миний бодлого 30 бол нэлээд гарсан баг. Тэгээд энэ ахыг би бол яг 17-ийн Мингүтэй адилхан гэж өөртөө ингэж тогтоосон энэ хүнийг цэжлэхтэй. Тэгтээ энэ ах ингээд эхний өдөр амар өөр харагдсан, маргааш нь өөр харагдаад, тэгээ оройн ч өөр харагдаад, хувцас салхи болгонд ингэж өөр хүн шиг харагдаад байгаа нь амар сонин юм байна лээ. За 3-т ингээ Юн Хёнжэ гэдэг би тэр эхний залууд би 10-аас за 6 гүгий. Тэнгүүд Шин Хёнууд болохоор 10-аас 6.5. За дараагийнх нь хүн болохоор Сунхүн гэдэг залуу байгаа зү Америкт нөгөө амьдардаг. Би энэ залууг угаасаа өмнө нь Instagram, TikTok, тэгээд Threads, тэгээд ер нь Reel Milness би яг энэ залууг бичлэг харж байсан байхгүй юу. Тэгээд Америкт байд юм байна да гэд ер нь амар дажгүй зураг мураг хийдэг юм fashion юм хүм хийдэг тийм хүн байсан юм. Тэгээд би угаасаа Instagram-аас мэддэг гэсэн чинь Instagram хаацсан байлээ. Тэгээд би өчтөр шинэ нээсэн Instagram-ыг олсон чинь өглөөс ирсэн чинь шинэ нээсэн Instagram-ыг бас даахгүй болсон байсан. Тэгэхээр Instagram жоох асуудалтай л байгаа юм шиг байна лээ миний ойлгосноор. Тэгээд Сунхүн гэдэг Америк залууд би 7 оноо өгч байна. Ягаад тэгэхээр уг нь бол амар харизмтай санагдсан. Гэхдээ солонгос охтуудтайгаа жоохон сайн ярилцаж чадахгүй байгаа юм болов уу гэж би бодоод байгаа. За 4-т Субин гэдэг залуу байна. Би энэ залууг Сун Жунги гэж жүжигч ахтай адилхан гэж би тийм холбоо цээжлсэн. Гэхдээ энэ залууг би нэлээ ах юм болов гэсэн чинь 2 оны банд байсан. Ер нь бол манай үеийн хүүхдэн цаашимтэй хүн байсан. Тэгээд энэ ер нь нэлээд даруухан. Тэгээд яг охтуудад бол нэлээд таалагд. Нэг охин бүр яг амар обсесс болсон байгаа шүү дээ энэ залууд. Гэхдээ энэ залуу өөрөө охин сайн байгаа. Гэхдээ нөгөө охин нь би бодохгүй ярих болно. Энэ залуугийн сайн байгаа охины талаар. Тэр охин бол нэлээх юм дуулгаж байгаа. Амар яг нэг тийм байгаа гэж. За Сон Сэнгил гэдэг залуу зэ. Энэ залуу надад бол яг энэ сизнээс хамгийн царайлган санагдсан. Тэгээд TikTok, Instagram-аас харахад бас хамгийн ер нь алдартай байлээ. Царайлаг гэдгээрээ. Тэгээд бас амар мэдрэмжтэй бас нэг тийм флирт энтер нь яг нэг тийм яг ингэж орж чадаад байгаа нь бас их оноо авч байгаа. Тэгээд бас нэг 2 охин сайн байгаад байгаа. Тэр 2 охиныг дараа нь ярьцгаая. Субинд болохоор би 10-аас 6, Сон Сэнгил бол 10-аас 9 юм байлээ. Үнэхээр бол амар. Тэгтээ сүүлдээ жоохон тэнэгтч магадгүй байвал байхаар гэж би сүүлд жоохон хар авсан. За Ким Жэжин гэдэг залуу байна. Энэ залуу нөө бүжигчин залуу. Тэгээ би анх орж ирэхэд шууд Шилка юу гэж бодсон. Тэгээ нэг жоохон юм бусдаас өөр байгаа нь бас хүмүүсийн
анхаарлыг бас татж гин гэж би ер нь хараад байгаа. Бас охтуудын дунд нэлээд алдартай байгаа. Тэгээд ер нь нэг юм далдагнаад байхгүй жоохон юм хамбал жоохон юм тайван байж байгаас хүмүүсийн анхаарлыг бас татж гинаа л гэсэн үг юм байна гэж би ойлгосон. Гэхдээ бас ер нь харъя удахгүй. Энэ залуу бол яг нэг охин дээр баг буучих шиг болсон баха. За, суммин гэдэг залуу байна. Би энэ залууг бол тэнэг бацаан гэж бичсэн байна. Нүдний шил зардаг ах гэж бичсэн байна. За, Жэжин гэдэг нөгөө бүжигч ахт бол би 10-аас 7.5-ыг өгье. Ер нь жоох мэдрэмжтэй. За, суммин гэдэг залууд би оноо өгье. Би 10-аас 5-ыг өгье. 5ч бараг миний хувьд бол бараг хүрхээргүй дээ. Ягаад тэгэхээр энэ дундаа бол appearance ер нь царайгаар бол хамгийн муу нь байгаа. Тэгтээ амар ихтгэлтэй байгаа. Тэр нь бүр надад бүр улам таалагдахгүй байгаа. Тэгээд солонгос охтууд яагаад энэ залуу дөрөв гарахад 2 удаа Paradise авсан заяа. 2хан Paradise гарсан гэдэг үгүйсэн. Тэгэхэд 2 Paradise авахд би бүр амар шок зэ. Би энэ залууг зүгээр ингээл чирэгдээл дуусгах гэсэн чинь амар алдартай байгаад байгаа. Тэгээ миний амар туртай эмэгтэй оролцогч хүртэл энэ залуу руу ингээд жоохон байгаа юу. Тэгэхээр би амар гайхаад байхгүй энэ одоо солонгосын бюро стандартыг яг ямар байна те. За охтууд руугаа оръё. 7 залуу 6 охин байгаа. Тэгээд за хамгийн ихэнд Ким Минжи гэдэг ихч байна. Шууд тамирчин анаа гэж бичсэн байхгүй юу. Ер нь бол амар тийм нөгөө солонгос нөгөө нэг жоохон тестостеронтой нөгөө охин гэд нэг тийм одоо юу гарцсан гэсэн одоо нөгөө сленг ер нь үг гарцсан. Тэрийг солонгос амьдардаг хүүхдүүд бол мэдчихлээ байх те нөгөө нэг тийм жоохон эршүүд эмэгтэй гэдэг одоо төрлийн тийм type of одоо эмэгтэй гэж аахгүй энэ хчиг бол одоо панелистууд нь хүртэл тэгээдсэн шүү дээ. Тэр ихч бол угаасаа тийм байсан. Минжээ ихч бол угаасаа тийм байсан. Нэг тийм лид хийгээд аваа явчихдаг. Тэгээд нэг юм өөрийнхөө эрэгтэй хүнийг бол хүнд ингэж алдахгүй гэж амар ер нь өрсөлдөхч зантай их шиг санагдсан. Тэгээд надад бол нэлээд таалагдсан. Би бол нэг 10-аас 8 гэж бодож байна. Бас нэлээд таалагдсан. За Park Hee-sung гинэ. Hee-sung. Энэ охин дээр би бол энэ дээр бүр юу ч хүчээгүй байна. Ягаад тэгэхээр энэ маань нөгөө Үбинд бол бүр амар сайн байгаа штэ. Бүр obsessed байгаа заяа. Зүгээр нөгөө Үбинд тоохгүй байхад энэ охин бүр бүх ингэж өөрийгөө ингэж мэдүүлэх бүх юмыг ингэж хийсэн. Одоо би чамд баг ингээл захиа битсэн штэ. Маргааш өглөө ингээл яриа өдөхгүйт ч юм уу те эсвэл ингээл хажууд суух боломж бол гэс хажууд нь суугаал. Энэ охин бол ер нь бол бүхнээ ер нь харуулж байгаа. Гэхдээ жоохон awkward байч магадгүй гэж би ер нь анзаарсан. Жоохон хөөрхний хувьд бол хөөрхөн гэхдээ жоохон нийцч өгөхгүй байгаа мó нэг нэвтрүүлэг дээр надад ингэж нэг бууж өгөхгүй байгаа хгүй юу. Нэг тийм уус нэг тийм байгаад байгаа мó надад бол нэг тийм таалагдахгүй байгаа. Уг нь бол хөөрхөн охин. Тэгэхээр надад нэг 10-аас 6 л юм уу да. За одоо энэ хүнийг ярина да. Choi Min-soo гэдэг хүн байна. Энэ хүнийг 99 оны хүн байна. Би энэ хүнийг анх орж ирэхэд царай мутан байна гэж бодсон. Нэг сонин шар палаж өмссөн монголчууд ер нь жоох юм шар палажинд бол нэг гэж боддоо штэ. Тийм учраас би юу вэ гэж бодоод тэгээд за царай муутай ч гэсэн персона нь гоё байж магадгүй. Тэгээд би ер нь ингэж нэг юм дэйтинг шоу дээр жоохон сууг байх гэдэг хүмүүсийг жоохон дэмжмэр санагддаг байхгүй юу өрөвдөөд. Тэгэж би бодоо за минаас өгч ер нь энэ ч бас хэцүү л байх бах та энэ охин гэд тэгсэн чинь амар од толцсон заа юу. Одоо баг хамгийн алдартай болж байгаа кастуудын нэг байх. Min-soo миний анзаарснаар амар тийм эрг энергтэй тийм хүн гэж угаасаа бусад оролцогч нар нь ч хэлсэн. Тэгээд надад харахад ч гэсэн ер нь тийм байсан. Тэгээд ер нь жоохон солонгос калчураас жоохон арай өөр жоохон сэтгэлгээтэй юм уу гэж бас ер нь анзаарсан. Тэгээ би яагаад алдартай байгаа юм болоо гэж ер нь бодсон л доо солонгос бюро стандартад бол тохирохооргүй гэж би бодож байсан байхгүй юу. Тэгсэн чинь одоо жишээ нь эдгээр чинь ингээл бүгд ингээд нэг жоохон awkward жоохон юм бибинесээ жоохон дөлсөн эхэлж байгаа шүү дээ. Эхлэл дээр бол тэнгууд Min-soo чинь ингээд амар ice break хийгээл ингээд бүгдэнтэй байгаад ангууд ер нь бол хүмүүсийн анхаарлыг амар сайн татж байгаа байх. Дээр нь миний зөвхөн энэ бол миний л бодол шүү заяа юу. Min-soo бол ямар ч хагалгаа хийлгээгүй хүн байсан заяа юу.
баг ганц хагалгаа илгүүг охин нь байх. Тэгэнгүүт энэ expression одоо энэ нөгөө нэг юм инээж байгаа чинь одоо нэг хаалгаа хийсэн охтууд одоо солонгос охтууд нэг юм инээж чадахгүй ам ингээд таталтаад байдаг шүү дээ. Минаас үгийг бол тэхгүй байгаа. Амар тийм өөрөө тэг нүрээ бодож мэдхгүй natural байгаа нь ер нь бол энэ оролцож байгаа залуучуудтай бол амар таалагдж байгаа гэж бодож байна. Тэгээ минаас өөрөө чинь одоо им сүбийн байгаа, ий сүнхүүн байгаа. Тэгээ сүүлд сонсон ил бас нэг юм болоод дууссан байгаа. 4-р анги дээр тий. Тэгэхээр Чойминаас бол ер нь бол энэ нэвтрүүлгийн одоо нэлээд main character болж явна гэж би ойлгосон. Тэгээд хүмүүс ч гэсэн Гуанхигийн одоо season 3-ын Гуанхигийн одоо эмэгтэй хөлбөр нь гэж явж байгаа. Ягаад тэгэхээр энэ Минас үчи ингээд одоо чиний татгаж байгаа залуу аль нэггүүт им сүбин штегээ байжна гинт байжна. Одоо миний number нь бол сунхүүн байгаа гэж тэгчихсэн. Жохон байжна. Одоо миний татгаж байгаа хүн сэнийл байгаа гэж тэгснэ гинт ингээл нөгөө хин рүү үс хүмүүс ингэ нөгөө нэг нүдний шил зардаг залуу малууч ингэж яриад нэг юм жоохон ингэ төлбөргүй байгаад байгаа. За тэгээд минус дээр дахиад нэг юм ярих юм бол одоо тэр фотошут хийхдээ хүний нэр сонгуулахад амар ингээл нэг юм паниктадсан шүү дээ. Тэнгүүд энэ охин жоохон юу бах anxietyтэй жоохон нэг тийм сонголт моголт ихтэй амар сандардаг бах. Тэнгүүд ингээд яг залуу малууд дээр хүртэл ингээд бүр нэг юм одоо доктораа олохгүй ингээд ганхаад байгаа бах гэж би юу бодсон. Гэхдээ ер нь амар харизмтай бодлол угаасаа залуучуудын сайн байгаа. Муурлах ч юм бэ, сайлах ч юм. Ягаад тэрийн өхний талаар амар их гараад байгаа болохоор ярих юм амар их байла. За, Ким Гоин гэдэг охин байна. Энэ охин бол миний хамгийн дуртай. За, Минас үг би үнэл 10-аас 8, 10.5 kind of. За, тэгж хэлээ да. Гэхдээ ер нь бол за би ихлэ хүмүүсээ танилцуулж дуусчаад тэр хүмүүсээ хийсэн жоохон сонирн надад санаа алдсан нэг би хэлээ заяа. Ким Гоин гэдэг охин бол надад хамгийн таалагдсан. Тэгээ 2000 оны охин байсан. Бас ер нь жоохон манай үе. Тэгээд энэ охин бол яг л Single Inferno орхоор угаасаа охин байгаа сте тий. Нэг юм би тэгтээ анхаараад нэг амар хүтэн жоохон зан ааштай охин болов гэсэн чинь амар тийм эгё энтер хийдэг нэг тийм жоохон cute персонатай юм шиг санагдсан. Гэхдээ энэ бол царай мараа ер нь бол барын энтер нь бол үнэхээр Single Inferno coded охин байсан. Тэгээд хамгийн сонь ягаад үүс өмнө гэдэг залууд сайн байгаад байгааг би бас ойлгохгүй байгаа. Энэ охин бол хамгийн лагал залуутай нь би явна гэж бодсон чинь бас амар сонин юм билээ энэ хүмүүсийн бюро стандарт. Тэгээ энэ охиныг би ингээд харангуут манай солонгос найз Ким Гоин нэг юм Карина vibe-тай охин байна гэж хэлсэн байхгүй. Яг нэг тийм царайных нь хэлбэр нь ч гэсэн жоохон юм одоо бөөрөн хийдүү тэгснээр нэг тийм амар амар өндөр тэнгуут нэг тийм амар хүчрхэг тийм харагддаг. Тэгэнгүүт энэ Ким Гоин ч нөө юунд орж исэн гэсэн G-Dragon-тэй дээрийн тийм rumor-т орж исэн гэсэн тийм үерхлийн сурхалд орж исэн гэсэн. Гэтэ энийг бол би өөрөө нэгтэл зүгээр хальт харсан юм бол энэ байна. За тэгээд эмэгтэйгээс бол миний хамгийн таалагдж байгаа нь Ким Гоин бас 10-аас 9 байгаа. Гэтэ ихсч магадгүй багасч магадгүй. Энэ ихний 4 ангаар л шийдэж байгаа учраас. За Хам Ежин дараахан цагаан охин И Жуён амар ярваж инээдэг том нүдтэй охин гэж аахгүй. Би энэ хоёр охиныг бол ялахгүй байгаа яг үнэндээ. Ялангуяа Хам Ежинийг бол би бүр үнэхээр орж ирснийг нь бол санаж байгаа. Тэгэнгүүт ингэ нэвтрүүлэг үзчихэнгүүт Хам Ежи хайчж байгаа гэдээ бүр хайгаад байгаа байхгүй. Байж л байлээ уг нь хөөрхөс. Тэгэнгүүт одоо screen time ахгүй байгаас ч юм бол эсвэл надад нэг угаасаа нүдэнд хараагүй болохоор надад бүр ерөөсөө энэ охин харагдахгүй байгаа. Энэ охин миний санаж байгаагаар нөгөө freelance одоо юу одоо хуваараа нөгөө нэг юм хөтлөгч идэг охин гэсэн мэт шүү дээ. Тэгээд энэ охин угаасаа ямар ч хүнтэй майчлаагүй байгаах, ямар ч хүнд татгцсан юм ер нь байхгүй байх гэж бодож байна. Ер нь юу болж байгааг сайн мэдэхгүй байна. За И Жуён гэдэг охин байна. Энэ охин бол тэр бүжигч ахтай амир байгаа. Тэгэд энэ охинд болохоор нөгөө нэг юм cute залуучин сайн байгаа. Юм хинжээ сайн байгаа. Энэ охин бол би анхаараж жоохон сонин инээдийн байна гэж бодсон байхгүй юу. Тэгсэн чинь яг удаан хараадсан чинь амар хөөрхөн л охин байл л дээ угаасаа. Тэгэхээр Хам Ежинд бол би 10-аас 5, И Жуёнд бол 10-аас 7 өглөө. За одоо хэдүүлээ бүх хүмүүсээ ингэ яриад дууссан. Би яг энэ хүмүүсийн л нэрийг нь бичиж авсан шиг яг юу болсон үгүйг бол би одоо тархинаасаа ухаж гаргаж ирж ярихаар шийдлээ. Single Inferno одоо эхлээд ер нь бол эхнээс нь ярих юм бол би season 4-өөс бол хамаагүй гоё болж ин гэж бодож байна. Ягаад тэгэхээр
нэгт ер нь хүмүүсийн царай нь илүү сайжирсан байна. Гэхдээ охтууд бол угаасаа л өмнө сизон ч гэсэн хөргөн байсан. Энэ сизонд ч гэсэн охтууд хөргөн байгаа. Залуучууд бол энэ сизонд бол арай илүү царайлаг болсон байна гэж би харж байна. Тэгээд нэг залуу ингэж товоож гарч ирэхгүй. Ер нь бүгд ер нь жигд царайлаг байна. Тэгэхээр ер нь бол амар алцаантай болж байна. Ягаад Минасу ингэж амар олон залуучууд руу ингэж байгаа вэ гэвэл бүгд ийм attractive байгаа учраас одоо энэ жоохон яг л Singles Inferno гэдэг яг утга нь надад бол эндээс гарч байгаа юм шиг санагдаж байгаа хгүй юу. Тэгээд дараагийнх нь болохоор тэр юу н амар таалагдсан. Ногоо могоо өөртөө аваад дахин маханы өндөг мөндөг өөртөө авдаг байгаа нь надад бас ер нь ийм хоёроо явж нэг юм жоохон connection үүсгэх тал дээр бас айгуу зүгээр санагдсан. Тэгээд photoshoot вэ зөө photoshoot зураг авалт бол надад бүр хамгийн таалагдсан нь ягаад тэр бүгд амар гой зураг даруулсан. За нөгөө хийнээс бусна. Юм хинжээ хам ээжийн хоёроос бусна. Ягаад тэр энэ хоёр чинь нэг жоохон ийм хаягдсан байгаа нэвтрүүлэгс. Энэ хоёр ингээд концептыг ойлгоогүй зураг даруулсан. Тэр надад амар тэнэг байсан. За зурган дээр хамгийн таалагдсан бол надад юу байсан? Ким Гоин хоёр, Ким Жэжин хоёр. Нөгөө нэг Chill Guy манай туртай модель охин хоёр. Тэр хоёр угаасаа бүр амар зураг даруулсан. Сэтгэлгээ нь хүртэл амар гоё зурагнууд даруулсан байсан. Тэгээд дараагийн туртай тэр зураг нь болохоор нөгөө Минасу тэгээд Сунхун хоёрын тэр хоёрын нэг жоохон юм тийм chemistry надад нэг тийм зөв үнтгөр надад л нэг зүнэгдсэн л хэл та. Тэр зургийн дараа Минасу Сунхун руу татгаж ийн хэр тэр зураг авалт бас ер нь өөрөө бас нэлээ юмыг бол өөрчилж ийлээ гэж би бас ер нь харсан. За тэгэнгүүт Paradise явж байгаа дэйтнүүд надад жоохон уйтгартай санагдсан. Өмнө нь яг Сон Жиями шиг ингээл байхад бол Paradise дээр ингээл нэг юм яг ихний идэх анги болох нь Paradise дээр нэг танихгүй байгаа болохоор нэг гоё юм болохгүйж магадгүй. Гэхдээ Paradise-ийн хэсэг үзнээс надад бол Inferno яг тамаа үзсэн нь бол хамаагүй контенттэй санагдсан. Тэгээд ч нөгөө үүс өмнө ингээд нөгөө миний хамгийн дургүй залуу Paradise яваад байгаа болохоор би Paradise үзэхээр яагаад энэ тэнэг залуутай ингээд энэ охтууд нь ингээд суугаад байгаа юм болоо хэлцээ юу. Тийм байгаа. За хамгийн сүүлийн миний ярих юм бол Campfire байгаа нөгөө нэг галаа тойрч сууж байгаа Truth or Dare тоглосон байгаа. Тэрэн дээр бол бүр үнэхээр заваарсан, хор орсон тэрэн дээр Минасу надаас оноо алдсан. Би Минасуг им үби эндээ хэрэгэлцэж болно Сунхун хоёрын хооронд. Тэгсэн чинь гин Сэнгил рүү ингээд тэгснэ. Оройн тойрог нь дуусаад им үби Минасу хоёр ярих гад тэгжсэн шүү дээ. Тэгжсэн чинь Сэнгил зүгээр Минасу ингээд завтаа байгаа мөкс. Завтаа. За хоёлаа гэлс явъя гэд им сүби нэг шууд ингээд хаяа явцсан. Би тэрийг хараад энэ одоо гэж утсан. Тэгээд яг надад амар ингээд Минасу амар таалагдчих явж байгаа тэрэн дээр юу шууд унтсан заяа. Нэг юм жоохон паникта тэнэгтэй байгаа надад сүлдээ бүр арай л жоохон лайтай санагдаад эхэлсэн. Эхлээд бол амар яг natural санагдчихсэн. Сүлдээ бүр ингээд нэг юм ингээд байгаа нь бүр жоохон сонирхол санагдчих байна лээ. Тэгэнгүүт Сон Сэнгилийг би за миний хамгийн болоосоо гэж бодож исэн хоёр хүн бол Сон Сэнгил, Ким Гоин хоёр ихгүй юу? Хоёулаа нэг тийм хар устэй, хоёулаа нэг тийм байраас царайтай, хоёулаа хизээч хүний нэг тийм сайн найз залуу, сайн найз охин болохооргүй нэг тийм хоёулаа царайлаг хүн байгаа шүү дээ. Би энэ хоёрыг бол ингээд романслал би бол power couple гэж бодож исэн чинь энэ хоёр ингээд хоёулаа шал өөр хоёр хүмүүстэй ингээд яваад гисэн. Би тэгэл жоохон сонин л ингэж утсан. Ягаад тэгэхээр Сон Сэнгил чинь 1 оных, Ким Гоин чинь 2000 оных. Энэ хоёр чинь нэг насны зөрүүтэй. Тэгэхээр амар гоё болох магадaltaй байсан баха. Тэнгүүд Ким Минжэ, Сон Сэнгил хоёр ч явж байгаа шүү дээ. Явж байгаа ч байхад. Энэ хоёр чинь 5 насны зөрүүтэй хаа. Тэнгүүд жоохон гэтээ Минжэ их ч угаасаа өөрөө жоохон лидер вайбстай болохоор яг болоолаагаа гэж бодож ин. Гэтээ Сэнгил би ягаад Минасу руу байгаад байгааг бас ойлгохгүй байна. Яг ярьж үзээгүй болохоор байж магадгүй. Гэхдээ Минасу ер нь яг тийм юутай юм шиг байна. Авратай юм шиг байна. Гэхдээ бас Минасуг болохоор миний бодлоор би нөгөө нэг Сунхунтайгаа яваасаа гэж бодож байна. Хоёул англиар ярьдаг, хоёул англиар амар флюент ярьдаг юм билээ шүү дээ. Тэгээд би угаасаа Сунхуныг өмнө нь харж ирсэн нэлээд баян залуу баха. Би Инстаграмаас нь харж ирсэн Америкт байдаг заяа юу. Би өмнө нь л бүр Инстаграмаар бүр жил өмнөөс харахад л ингээл амар олон спорт кар энтер сольж ундаг залуу байсан байхгүй. Тэгэхээр Минасу тэр хоёр нэг kind of жоохон нэг тийм тохирох юм шиг санагдаад байгаа. За эхний 4 ангийн чит чат бол ийм байла. Тэгээд дараагийн ангиудаар би
дараагийн ангиудаа үзчихэж би бичлэг хийх үгүйгээ шийднэ. Гэтэ би баг хийх юм шиг байна. Ягаад тэгэхээр одоо энэ бол season 4 Вэс бол хамаагүй илүү хөгжилтэй, тэгээд контенттэй, тэгээд царай зүс сайтай. Тэгээд надад ингээ үзээд байж ангууд амар хурдан дуусаадсан. Амар урт нэвтрүүлэн мөртлөө. За ийм байна. За тэгээд миний бичлэгтэй хамт байсан баярлалаа. Single Inferno гарч ижил миний бичлэг үргэлжлэлээ дээ. Үнэхээр дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай. Дараагийн Single Inferno-гийн ингээ хүлээгээрэй хүмүүсээ.